Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ нээлттэй хийгээд удаагүй байгаа Captain America Brave New World киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За манайхан киногоо үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. За ингээд кинонд орцгоё. Кино Тадиус Россиг харуулж буйгаар эхэлдэг. Тэрээр Халкийн голд байсан бөгөөд олон жил түүний эсрэг тэмцэн нэгэн. Одоо харин тэр Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдож байгааг инээж. Туслахаасаа охин Бетигээ ирж байгаа эсхийг асуух боловч тэр аавынхаа өмнөх алдаануудыг уучлаагүй тул ирэхгүй гэж мэдэгддэг. Учир нь түүний охин Брюс Баннер буюу Халкийн дурлалт бүсгүй юм л да. Гэсэн ч Росс тайз руу гарч дэлхийн хагас хүн ам Орос сургуугийн алга болсон үмэнийг дурсах бөгөөд мөн хамтдаа байвал ямар ч сорилтыг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлдэг. Ингээд энэ явдлаас хойш 5 сарын дараа Мексикийн Оахака хотод Хоакин Торрес болон шинэ ахмад Америк нар нууц ажиллагаа явуулж буйгаар үйл явдал үргэлжилнэ. Тэд ерөнхийлөгч Российн тушаалаар хууль бус 8 хийхээр төлөвлөж буй Serpent Society бүлэглэлийг дадлан зогсоохоор ажиллаж буйн энэ байж төд удалгүй Сэм худалдаа явагдах газарт ирж хулгайлагдсан барааг эргүүлэн авахын тулд дайснуудтай ширүүн тулдаж эхэлдэг. Ахмад Америкч тэднийг хэлбэрхаан дарж авдаг боловч тэрээр энэ бүлэглэлийн толгойлогч Sidewinder мөн байгаа гэдгийг мэдэж авдаг. Нөгөө талд Sidewinder сүмийн санваартан болон хид хідэн гэлэмаг барьцаалан тэднээс худалдан авагч нар хаана байгаа талаар хэлхийг шаарддаг. Гэвч санваартан юу ч мэдэхгүй гэдгээ илэрхийлэхэд тэрээр өөрийн хамсаад нутагтаа бүгдийг нь устгах тушаал өгнө. Аз болоход гинэд тэрээр хүчтэй дуу чимээ сонсож ямар нэг зүйл ойртож байгааг олж мэдээд хүмүүстэй шалгах хэмээгээд мөн нууц бараагаа аюулгүй газар руу авч явахыг тушаадаг. Төд удалгүй Ахмад Америкч ирж тэдэж бас ширүүн тулаан өрнөнө. Ингээд удаан үргэлжилсэн тулааны эцэст Ахмад Америк эцсийн ялагч болж чаддаг боловч тэр гарч явахдаа Санмартан болон Гэлэман нар буу тулгуулан барьцаалагдсан байхыг олж хардаг. Ахмад ч нэн даруй тэднийг суллаад үүний дараа Sidewinder-ийн араас хөөж эхэлдэг. Ахмад гүйцэж ирээд худалдан авагч чинь ирэхгүй хэмээн сануулхад Sidewinder өөрийн хүмүүсээсээ хамгийн хүчрхэг нэгнийг түүнтэй тулдуулахаар явуулна. Өөрөө энэ боломжийг ашиглан зүхтчихдаг. Ахмад ч өнөөхтэй нэлээд удаан тулдаж эцэст нь ялж чаддаг. Энэ үед Торрес нууц барааг авч явсан хүмүүсийн араас хөөсөн бөгөөд аз болоход тэр барааг амжилттай авч чаддаг. Үүний дараа үйл явдал ерөнхийлөгч Росс охиндоо өгсөн амлалтаа биелүүлэхээр эхнэр болох Karen Lee Российн газрыг эргэхээр ирж буй хэсэг рүү шилждэг бөгөөд тэд удалгүй нэгэн дуудлага хүлээн авах ба энэ нь даалгавар амжилттай болсон гэсэн мэдээ байлаа. Үзэгдэл буцан Ахмад руу шилжгээд тэрээр нууц худалдан авах чинь Sidewinder-ийг 2 нүүр гарган хуурах гэж байсан олж мэддэг. Учир нь нууц худалдан авагч 50 сая $50 төлж ачааны чиглэлийг Япон руу нууцаар чиглүүлж тэндээсээ хүлээж авах төлөвлөгөөтэй байж л дээ. Ингээд тэр өдрийн орой Сэм Торрес жинхэнэ баатар гэж юу болохыг харуулж чадах хүнээс суралцмаар байна гэдгээ хэлэхэд Торрес супер цэрэг Азия Брэдлитэй бэлтгэл хийхийг санал болгодог. Ингээд удахгүй бэлтгэлж эхэлж Брэдли ч Сэмд огтхонч өршөөл үзүүлэлгүй нэлээд ширүүн ханддаг. Гэтэл удалгүй Сэмд ерөнхийлөгчөөс дуудлага ирснээр бэлтгэл төр зогсоно. Сэм ерөнхийлөгчөөс хүндэтгэлийн хүлээн авалтын урилга авсан байлаа. Ингээд дуудлага тасарсны дараа тэр буцаж Брэдлидтэй уулзтал Брэдли Сэмийг Российн төлөө ажиллаж байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлдэг. Мөн тэр ерөнхийлөгчийн өмнөх үйлдэлүүдийг нь сануулж болгоомжтой байхыг зөвлөдөг. Харин Сэм хариуд нь би түүнийг сохроор дагаж байгаа юм бишээ. Харин нүдээ сайн нээж бүгдийг сайтар ажиглаж байгаа л гэдэг. Ингээд орой болж Сэм, Торрес, Брэдли гурав цагаан гордонд болох арга хэмжээнд очихоор хамтдаа явцгаав. Хүрэлцэн ирмэгцээ Торрес хамтдаа селфи хийцгээгээд байж байтал тэдэнд мэдэгдэлгүйгээр аюулгүй байдлын камер тэдний ирсэн мөч бүрийг бичиж байлаа. Тэр үед Сэмийг ерөнхийлөгч дуудсан байдаг бөгөөд түүний өрөөнд уулзахаар очиход Росс түүнд чухал барааг амжилттай буцаан авсанд баярлаж буйгаа илэрхийлв. Үүний дараа тэр мөн Avengers-ийг дахин нэгтгэхэд туслахыг хүсэж байгаагаа илэрхийлэхэд Сэм түүнд Avengers-ийг анх бутгарсан хүн нь өөрөө гэдгийг сануулж тиймээс тэднийг эргүүлэн нэгтгэх нь тийм ч амаргүй байх болно гэдгийг хэллээ. Гэсэн ч ерөнхийлөгч Росс бууж өгсөнгүй. Учир нь тэр Avengers-ийг үндэсний бэлэг
мэдлэг тэмдэг гэж үздэг бөгөөд тэдний тусламжтайгаар хүн төрөлхтний хагасыг аврах боломжтой болсон гэж боддог байлаа. Тэрээр ч Сэмд дахин энэ талаар сайтар бодож үзхийг зөвлөв. Удалгүй Росс Сэмийг Японы ерөнхий сайдтай танилцуулж гурвуул хамтдаа зураг авахдаг. Үүний дараа Росс олж авсан барааныхаа талаар илтгэл тавьж тэрхүү бараан дотор маш үнцэнтэй асар чухал металл байсныг, тэр металл нь бүр вибраниумаас ч илүү хүчтэй, илүү хор хөнөөлтэй бөгөөд түүнийг адамантиум гэж нэрлэж буйгаа зарладаг. Тэрээр үргэлжлүүлэн энэхүү үнэтэй металлыг олж авахд чухал үүрэг гүйцэтгэсэн Ахмад Америк болон Торрес хоёрт алга ташин хүндэтгэл үзүүлдэг. Гэтэл яг энэ мөчөд таамаглаагүй үйл явдал болж Брэдли гарч ирэн ерөнхийлөгч рүү гал нийлээ. Үүнээс болж бүх хүн сандран гүйлдэж эхлэхэд Ахмад Америк Брэдлийг зогсоохын тулд түүнтэй тулдахад хүрв. Хаа сайгүй эмх замраагүй байдал үүсэж Брэдли олон хүнээр хүрээлэгдснээ ойлгомогцоо цонхоор үсэрч зогтов. Сэнж түүний араас нь хөөхөд харамсалтай нь Брэдлийг цухтаж байх мөчөд цагдаагийн олон тооны алба хаагчид ирж бүлэн авахын тэр. Удалгүй Сэм ирж Брэдлийг цухтах хэрэггүй гэж ятгаж тайван замаар бууж өгөхийг хүсэхэд Брэдли эцэст нь Сэмийн хэлснээр бууж өгдөг. Үүний дараа Сэм шууд ерөнхийлөгч Росс руу очтол түүнийг хамгаалтын ажилтнууд хүрээлж байх нь тэр. Ерөнхийлөгч Росс хамгаалтынхныг бүгдийг нь гаргаж зөвхөн Рутийг үлдээхийг хүсээд Сэмтэй ярилцаж эхэлдэг. Харин Сэм өөрийн найзыг өмгөөлж Брэдли энэ бүхнийг өөрийн хүслээр хийх хүн биш. Энэ үйлдэлийн ард ямар нэг нөлөөлөгч хүссэн зүйл байж болзошгүй. Брэдлийг ийм алхам хийхэд хүргэсэн шалтгааныг олох хэрэгтэй гэдгийг ерөнхийлөгчд хандан хэлтэл ерөнхийлөгч болон түүний туслах эсрэг байр суурьтай байлаа. Мөн ерөнхийлөгч Сэмд хандан Брэдли надад муу санаж явдаг учраас тэр өөрөө л энэ үйлсийг хийсэн байх хэмээдэг. Гэтэл Сэм энэ хэргийг хуваараа мөрдөн шалгахыг хүсэж байгаагаа хэлсэн ч ерөнхийлөгч үүнийг зөвшөөрсөнгүй. Нэмээд Сэмд "Чи бол Стив Рожерс биш" гэж хэлээд мөрдлөгийг бүрэн эрхтэйгээр Рутэд даалгачдаг. Ингээд маргааш нь Сэм Брэдлигээс юуны учир цагаан ордонд ийм зүйл хийснийг нь мэдхийг хүссэн тул түүнтэй уулзгаар очиход Брэдли "Би хизээж ийм зүйл хийх хүн биш" гэдгээ тангаргалж тэр шөнө юу босныг ч өөрөө яагаад тэгж авирснаа ойлгохгүй байгаагаа хэлв. Түүний хувьд өдөр нь бүх зүйл жирийн байсан ч цагаан ордонд очисон мөчөд гинтэл ерөнхийлөгч рүү гал нээчихсэн. Тэгээд дараа нь шорон сууж байснаа санаж байна гэдгээ хэлэхэд үүнийг сонсон Сэм Брэдлид "Би чамд итгэж байна. Удахгүй энэ бүхнийг учрыг олох болно л" гэдэг. Тэр өдөр Сэм болон Торрес нар өөрсдийн хувийн мөрдөн байцаалтаа эхлүүлж тэгх явцдаа Брэдлийг нэгэн төрлийн сонсголын хяналтанд орсон болохыг олж мэдэв. Өөрөөр хэлбэл тэр далд дохио эсвэл хөгжим ашиглан удирдуулсан байж болзошгүй байлаа. Мөн үүнийг нь ч Рүүтч гэсэн судлаад мэдчихв. Сэм Торрест ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх болох Рутийн талаар илүү гүзгий судлахыг тушаагаад дуудлага тасалдал гинэт Сайдвиндрийн готолтод орчихов. Тэр Сэмийн машин руу буудаж дэлбэлээд Ахмад Америкийг устгасан гэдэгтээ итгэн цааш мэдээлж байтал Сэмж амьд үлдсэн байх ба тэд хоорондоо тулдаж эхэллээ. Тэр Сэмд хутга зоож шархтуулсан ч Сэм Сайдвиндрийг хүчтэй цохилтоороо ухаан алдуулчихдаг. Гэтэл гинэт Сэмийн хуцанд дуудлага ирж нэг нууцлаг итгээд удахгүй тохиолдох зүйлс чамд таалагдахгүй байх болно хэмээн занал хийлдэг. Энэ үеэр ерөнхийлөгч Росс болон бусад дэлхийн хүчирхэг удирдагчид томоохон гэрээ хэрэгжүүлэх асуудлаар хилцэж байлаа. Энэ нь адамантиумын хянах гэрээ бөгөөд үүнийг байгуулснаар улсуудын хооронд зэвсгийн уралдаан эхлэхээс сэргийлэх зорилготой юм. Гэтэл байдал хурцдаж удирдагчид Российн удирдлагад эргэлзэж эхлэв. Тэд өөрийнхөө улс орондож хяналт тогтоож чадахгүй байж бид яаж чамд итгэх юм бэ хэмээн асууж үүн дээр нэмээд гэрээнд чухал нөлөөтэй тоглож болох Японы ерөнхий сайд гэрээг эсэргүүцэж байгаа нь тодорхой болов. Тэр шөнө болсон үйл явдлын бичлэгийг шалгаж байхдаа тэд сэжигтэй сүлс ажиглаж үүнээс гадна энэ хэрэг Самуэль Стернстэй холбоотой байх өндөр магадaltaй хэмээн сэжиглээд сүүлд Ахмадад ирсэн дуудлагын байршлыг олж тогтооход Camp Echo 1 хэмээх газар байв. Ингээд Сэм Торрес нар тухайн газарт очиж шалхахаар болцгоодог. Энэ зур Рут Брэдлигийн байрлал руу нэгэн агенттай уулзахаар очиход түүнийг дагуулж явсан харуул нэг өрөөнд их бүх хоригдлыг хөнөөгөөд дараа нь ямар ч эргэлзээгүйгээр
өөрийнхөө толгой руу буудаад амиа хөнөөж өгдөг. Энэ үед түүний станцаар нэгэн чихүүд төрүүлэм ай дахин гიშгэлж байх бөгөөд тэрч бас хяналтаа алдсан нь тодорхой болдог. Үүнийг харсан Рут Брэдлигийн аюулгүй байдал аль хэдийн алдагдсан хэмээн үзэж өөр байрлал руу нэн даруй шилжүүлэхээр болдог. Энэ үед ерөнхийлөгч Росс гинтийн дуулга ирэх ба тэр нь Самуэль Стернс байх нь тэр. Тэрээр Россыг олон жил гинтэнд хорж урвсан гэж буруутгаж одоо өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж сүрдүүлдэг. Тэгээд мөн удахгүй бүх дэлхий чамайг үзэн ядах болно. Тэр тусмаа охин Бэти чинь гэж хэлэхэд энэ нь Россыг гайхшруулж сандрагдаг. Ингээд Росс яаравчлан Руттэй холбоо барьдаг. Гэвч тэр Брэдлийг нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж байх ба Росс түүнд наад ажиллагаагаа орхиод нэн даруй Camp Echo 1 руу явж нөхцөл байдлыг шалахыг тушаадаг. Энэ хооронд Сэм Торрес хоёр Camp Echo 1 руу хөрөлцөж ирж дотогшоо нэвтрлээ. Гэвч тэднийг аимшигтай намгүм хоосон байдал огтож авдаг. Тэд цааш урагшилж цэргийн бааз байх ёстой газар нууц судалгааны лаборатори байгааг олж илрүүлэх нь тэр. Тэд дэлгэрэнгүй ухад судлахад тэнд олон хүний хувийн мэдээлэл байдаг ба тэр дунд нь Брэдлигийн мэдээлэлч мөн байдаг. Үзэгдэл Япон руу шилжихэд Росс Японы ерөнхий сайдыг олж уулзсан байв. Тэрээр админтиумыг дэлхийн нийтэд хуваалцах нь ховор тохиох боломж хэмээн ятгасан ч ерөнхий сайд үүнд нь итгэлтэй байсангүй. Учир нь тэр Росс үнэн хэрэгтээ админтиумыг хулгайлж өөртөө авах санаатай байгаа гэсэн мэдээг тагнууладаасаа авсан байлаа. Росс ч үүнийг үгүйсгдэг боловч ерөнхий сайд үүний үгэнд авталгүй. Хатуу байр суурьтайгаар Япон улс Россын гэрээнд нэгдэхгүй гэдгийг мэдэгддэг. Мөн Росс хүч хэрэглэн асуудлыг шийдэх гэж оролдвол ямар үр дагаварт хүрэхийг анхааруулна. Үзэгдэл солигдоход Сэм Торрес хоёр нэгэн нууц бичлэг үзэж байх ба уг бичлэгт тодорхой давтамжийн дуу авианы нөлөөгөөр сонсон хүмүүсийг удирдах боломжтой код агуулгадж байгааг олж мэдэв. Яг тэр мөчөд нууцлах худалдан авагч сүүдрээс гарч ирдэг. Тэрч таамгийн дагуу Самуэль Стернс байв. Тэрч админтиумыг хулгайлах гэж байснаа хүлээн зөвшөөрч гэхдээ жинхэнэ зорилго нь Россыг устгах явдал хэмээдэг. Ингээд тэрээр бүх зүйлийг ил болгож эхлэх нь тэр. Росс түүнийг ямар ч шүүх ажиллагаагүйгээр шоронд хорж байсан ба гамма цацраг идэвх тослоос болж тархин өөрчлөгдсөний дараа засгийн газар түүнийг нууцаар 16 жилийн турш ашиглажээ. Росс ч түүний оюун ухааныг ашиглан ерөнхийлөгчийн сэнтийд хүрсэн бөгөөд энэ бүх хугацаанд тэр нэг л худал хуурмаг амлалтыг байн өгсөөр байсан нь би эрэх мэдлэлд хүрэх үед чамайг сулнаа гэдэг байж. Гэвч Росс хүссэндээ хүрмэгцээ Стернийг хүсэр хайсан байв. Үүнийг нь сонсон Сэм давталхоор завдах үед нэгэн төрлийн өндөр давтамжтай долгион идэвхжүүлснээр Ахмад Америкийг газар тунгадаг. Үүний дараа цэргүүд ирж улмаар тэд хоорондоо тултаж эхлэв. Тэд ч цэргүүдийг хялбархан буулгаж авч байсан ч илүү олон цэргүүд нэмэгдэж ирсээр байлаа. Гэвч азар Рут гарч ирэн Black Widow гэдгээ батлан цэргүүдийг амархан зохицуулж чаддаг. Ингээд тэр гурав гарч байтал тусгаагийнхан эрдэн тэднийг бариад авдаг. Мөн энэ нь ерөнхийлөгчийн тушаал гэдгийг сануулдаг. Энэ үеэр өмнөх манипуляц бүхий хөгжим станцаараа дахин ихшгэлэхэд тусгаагийнхан тэдэн рүү дайрч эхлэх бөгөөд Сэмч хамтрагчийн хамт тэндээс сутаж чаддаг. Гэвч нөгөө талд ерөнхийлөгч Росс Япончуудыг ятгаж чадахгүй бол хүчээр асуудлыг шийднэ гэж шийджээ. Гэтэл түүний агент Тайлор Японд халтуул төсөөлшгүй дайн дэгдэн шүү дээ гэж сэрэмжлүүлсэн ч Россын бодол аль хэдийн хэн нэгний анхааруулгыг хүлээн авч чадахгүй хэмжээнд хүрсэн байв. Харин энэ үед Ахмад Америк Sidewinder-ыг олж улсан Стернсийн талаарх мэдээллүүдийг олж авах гэж байдаг. Энэ ярианы үеэр бүх үнэн илчлэгддэг. Учир нь Sidewinder олон жилийн өмнө Стернсийг олж түүний сэтгцийн доктортой байдлыг хадгалахын тулд тусгай эм өгч байжээ. Гэвч Росс энэ тунг санаатаагаар нэмж Стернсийг хяналтандаа оруулсан байв. Росс түүнийг зөвхөн эд хэрэгсэл мэт ашиглаж өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлсээр иржээ. Ерөнхийлөгч болоод Стернсийг суллах амлалт өгсөн ч эцэст нь түүнийг хуурсан юм байна л да. Гэхдээ хамгийн аимшигтай нь Стернс хүнийг бүрэн удирдах технологи бүтээсэн гэхийг сонссон Сэм цаг алдах ёсгүйг ойлгож цагаан ордон руу яаран явдаг. Ингээд Ахмад Америк маань ерөнхийлөгч Росс дээр ирж
Кэмп Эко-1-ы лаборатори дээр хэд хэдэн удаа очиж байсан баримтыг үзүүлээд үннээ хэлхийг шаардахад эцэст нь Росс үннээ хэлж эхэлдэг. Түүний зүрхэн доголдож эмчнэр оншийг нь тогтоож чадахгүй байх үед Стернс л үнийг тогтоож түүнийг амьд байлгах юм санал болгожээ. Хариуд нь Росс Стернст Кэмп Эко-1-ы лабораторийг ашиглахыг зөвшөөрсөн байв. Гэтэл гинэт яаралтай дохио илэрч Стернсийг хөгжмөөр удирдсан цэргүүд Японы флот руу гал нисэн байв. Росс сандарч Сэм Торрес хоёрыг Японы хариу дайралтыг зогсоохыг даалгадаг. Энэ үед Росс зүрхний өвчнөтэйгөө тэмцэж байх бөгөөд Стернс түүн рүү залхаж илүү их эм хүсэж байвал бүхнийг миний хүснээр хий л гэдэг. Тулааны талбарт Сэм Японы бүх пуужинг амжилттай саатуулсан боловч Торрес нэг пуужинд оногдож хүнд бэртэн далаараа унчихдаг. Харин Ахмад Америк, Япон болон Америкийн нэгдсэн улсын хооронд үлсэн агаарын дайныг эзлэж чаддаг. Энэ үед ерөнхийлөгчийн туслах түүний бие маш муу байдалтай байхыг олж хараад түүнд дайралт амжилттай туссан дуулгадаг. Харин Торрес яаралтай мэдсэлд орохоор болгон тэр хэд хоногийн дараа Сэм эмнэлэгт Торресийг эргэж байх үедээ Баки Барнстай уулздаг. Баки түүнийг тайвшруулж өөрийгөө буруутгах хэрэггүй гэхэд Сэм бүх зүйл нуран унж байна. Стив намайг буруу сонгосон байж болох юм гэж хэлэхэд Баки Стив чамайг сонгосон нь учиртай. Чи л энэ бамбайг үүрэх ёстой хүн гэж итгэлтэйгээр хариулдаг. Нөгөө талд Стернсийн Росс төгсөн юм гамма цацраг агуулж байсан бөгөөд түүний бие мутацид орж эхэлжээ. Росс охин Беттитэйгээ холбогдож уулзлах гуйхад Бетти ч түүнийг хүлээн авч тэд уулзгаар болдог. Энэ бол Российн хувьд ховорхон тохиох аз юм. Удалгүй Стернс Сэмтэй уулзаж Россыг удирддаг гэдгээ хэлв. Сэм хариуд нь аль хэдийн мэдэж байгаа учраас хариу арга хэмжээ авах болно гэхэд Стернс толгойс ихсрэн Росс шунлаасаа болж өөр хиндэж ийм аимшигтай зүйлс хийж чадна. Тиймээс мултрахыг нь зөвшөөрөхгүй хэмээн хэлж байтал цэргүүд түүнийг бариад авах нь тэр. Энэ үед ерөнхийлөгч Росс энтхийн далайд болсон явдал болон Америкийн нэгдсэн улсын оролцооны талаар хэвлэл мэдээлэл хийж байх үед гинэт Стернсийн дууг чанга яригчаар сонсов. Тэрээр дэлхийн нийт Российн жинхэнэ төрхийг харах болно гэж хэлтэл гинэт Российн уур хилэн тесэрч асар том улаан мангас болж хувирав. Яг л улаан хаалга шиг. Росс өөрийн тусгалыг хараад өөрийгөө бараг таньж чадсангүй. Энэ нь ч түүнийг хяналтаа алдахад хүргэдэг. Удалгүй Ахмад Америкч ирж тэдний хооронд ширүүн улаан эхэллээ. Улаан хаалга уур хилэнгээ барьж дийлгүй Ахмад Америк руу хүчтэй товтолж мөн цагаан ардныг сүйтгэж эхлэв. Цэргийнхэн түүн рүү бүхий л хүчээрээ дайрсан ч улаан хаалга хитрхи хүчтэй байлаа. Удалгүй ширүүн хөөцөлтөн эхэлж улаан хаалга Ахмад Америкийг хөөхөд Сэм түүнийг охиных нь хайртай газарт аваадсан боловч энэ нь түүний урыг бүр их хүргэж Сэмийг гэрцгийгээр цохиж эцэст нь түүний далавчийг тастан авч Ахмад Америкийг алахыг завдав. Гэсэн Сэм амжилттай цухтаж чадлаа. Гэвч яг сүүлчийн цохилтоо өгөх гэж байхад нь Сэм өөрийн далавчаар түүнийг цохиж унгав. Харамсалтай нь энэ төгсгөл биш байв. Улаан хаалга дахин гарч ирэхэд Сэм Россыг үг хэлээрээ тайвшруулахыг оролдож түүнд охиндоо өгсөн амлалтаа санахыг хүсэж мөн Беттид чинь үнэхээр хэрэгтэй болохыг санууллаа. Энэ нь ч үр дүнгээ өгч Росс эцэст нь хүн төрхөндөө эргэн ороход түүнд эмчилгээ хийхээр авч явв. Хожим нь Сэм Брэдлигийн гин буруугийг баталж түүнийг шоронгоос суллалдаг. Хэдэн 7 хоногийн дараа Сэм Росс дээр очтол тэрээр тусгаарлагдсан газар хоригдож байв. Тэд Стерний эмийн талаар болон энэ нь хэрхэн түнд нөлөөсөн тухай ярилцдаг. Росс ч өөрийн албан тушаал эрх мэдлээ бүр мөсөн өгсөн болох нь эндээс тодорхой болов. Ярилцлага дууссаны дараа Сэм нэгэн гинтийн бэлэг бэлдсэн байлаа. Тэрээр Беттиг Росс дээр авчирч уулзуулав. Үүнийг хараад Росс маш их догдолж сэтгэл нь хөдөлсөн байхан тэр Сэм дараа нь Торресийг эргэж очив. Хагалгаа амжилттай болжээ. Үнэхээр би энэ дээрсэн байлаа. За ингээд кино маань энэ хүрээд дуусч байгаа юм. Та бүхэнд кино маань таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Удахгүй дараагийн киногоор уулзцгаая.